iOS 16-гийн 2 дахь том апдейт гарсан байна. 16-ийн дараах 16 2 апдейт гарсан. За энэхүү апдейт нь миний барьж байгаа гар утсан дээр апдейтийн хэмжээ 129 ГБ-аар гарсан байна. Ямар гар утснаас шалтгаалаад апдейтийн хэмжээ их болон бага бол байдаг. Үйлдвэрлэлийн системийн код нь 20C65 гэж бол бичигдсэн байна. За тэгээд яг үйлдвэрлэлийн системийн кодыг нь харахтаа давхцуулаад яг тухайн апдейтэн дээр юу шинээр өөрчлөсөн бэ гэдгийг доор нь ингээд бүр нэмэлтсээр ингээд бүр дэлгэрэнгүй болно гэж гардаг болсон байна. Апдейт хийхээс өмнө яг гар утасны сул зайн 115/154 ГБ байсан. За тэгээд апдейт хийсний дараа сул зайн 115/148 ГБ болсон байна. Энэ бол өмнөхөөсөө 60 МБ бол үйлдвэрлэлийн системийн код нь илүү эзэлж байна гэсэн үг. За яг тэр яг 160 МБ-наас 2 скриншотныхоо 6 МБ-ийг хасах юм бол яг 54 МБ хэмжээтэйгээр бол өмнөхөөсөө илүү зайлшгүй болсон байх нэ гэж бодож болно. iOS 16 2-ыг дурддах хэвээр хамгийн ихний бол одоо зүйл бол мэдээж хэрэг цоошин аппликейшн орж ирсэн. За та нар settings руу ороод яг reset home layout гэд хийчих юм бол одоо бүх аппликейшн яг хаана байх ёстой газараа шууд ингээд яг дефолтоор бол байрлаждаг. За тэр шинэ бол аппликейшны хувьд эхний нүүрэн дээр биш одоо хоёр дахь нүүрэн дээр бол байрлаж байгаа юм байна. Нэг ялангуяа tips-ийн хажууд бол байрлаж байна. За тэгээд freeform гэд энэ аппликейшн яадаг вэ гэхээр би бол ойлгохдоо миний ойлгож байгаагаар бол яг презентацийн маягийн зүйл бэлдэж болно. Яг тийм одоо юу ч хамаагүй бэлдэж болно, юу ч зурж одоо юу ч бүтээж болно. Одоо илүү нарийн төлөөр харцгаая. Аппликейшн руу ингээ орох юм бол ямар ч байсан нийт тест нь бол ингэж харагддаг юм байна. Бүх ингээд бэлдсэн одоо юм одоо тий одоо юм одоо чиний юу бэлдсэн тэр чинь бүгд харагдах нэг тийм хэсэг байна. Хамгийн сүүлд эдэлсэн, хүнтэй хуваалцсан, устгасан нь яг чиний favorite дарсан гэдэг хэсгүүд бол харагдаж байгаа юм байна. За одоо жишээ нь хэдүүлээ цоошин нэр одоо нэг бүтээг гээл да одоо жишээ нь доотлын цонхууд дээр зөндөө зүйлсэн л да. Одоо чинь энэ бол зүгээр шууд юм текст чих юм цонх бол гарах юм байлээ. Энэ дээр дараад өнгийн бол солино те. Өнгийн солино яг текст бичлэг гэж утга текстнийхаа яг ямар байх юм бүгднийг одоо жижиг баг гэх бүх юм тохируулна. Устгахаар бол тэрэн дээрээ дарцсан байвал устгахаар дарч мал буцаа байхгүй болчихно. За энэ бол яадаг вэ гэхээр юм баахан дүрснүүд бол байсан. Эхнийх дээр нь бол одоо зүгээр basic гэдэг дээр нь бол одоо те ийм шулуун зурааснууд байна, ийм сумтаа зураас байна, ийм тэмдэглэгээнүүд байна. За тэгээд геометрийн ийм 3D дүрснүүд бас ингээ байсан. За объект гэдэг дээр нь болохоор ийм янз бүрийн юм одоо яг апдейт гарах бүрт одоо эдгээр дээр бас яг нэмэгдээл явах илүү нарийн зүйлс. Яг нэг үйлдвэрлэлийн систем ерөнхий яг одоо 15 16 гэж явдаг шиг эможи нэмэгддэг шиг эдгээр дээр бас ингээд үйлдвэрлэлийн систем апдейт хийгдэх бүрт энэ дотор нь бол илүү олон сонголт бол орж ирэх байх гэж бол би бодож ийсэн. За тэрнээс гадна ингээд амтны ингээ хэсэг байна. За тэгээд ийм натуурны хэсэг байна. Ингээ хоол одоо тийм тэмдэглэгээ боловсрал гэдэг яг юу ч одоо хамаагүй ингээ тавьчлах юм байлээ. За одоо ингээд те шинжлэх ухаан одоо ингээд те тээвэр гэдэг янз бүрийн юугаач хамаагүй ингэж бол тавьчлах юм байна. Одоо чинь хэдүүлээ шууд тест маяг шууд нэг шинээр бүтээгээ явчих. За энэ бодлоо одоо ингээд дэлхийг ингээд тавилаа гэж бодох тэр дэлхий дээрээ дарж агаад ингээд томсгож ижигсгээд за ингээд тавьчлаа гэж бодоход дахиад өөр шинэ юм оруулах. За энэ дэр ингээд текст байх юм бол текст дээр одоо чинь юу гэдэг чинь миний презентацийн ингээд бичдэг ч юм уу те. За тэгэнгүүтээ энэ дээр дахиад зураг зурж болохоор байсан. Одоо чинь энийг сонгож жоод балныхаа өнгийг одоо зовлаанаар нь үлдээчи. Тэгэд ингээд цааталт нь юу ч үс хамаагүй ингэж хийгээд те. За тэгээд дахиад энэ ч болохоор ингээд шууд камераараа шууд одоо шууд зураг дарж оруулаад те тэр зургийг одоо хаана байрлуулах юм ингээд байрлуулад тэгээд энэ зурган дээрээ дарангуудаа нэг юм болоодсан. Зурган дээрээ дарангуудаа энэ layout болов биш энэ биш. Зурган дээрээ дарчаад наан цаана оруулаад нэг тохиргоо байсан. За ямар ч үсэн энийг ингээд дүр зургээ болчих. Тэнгүүд одоо яг хідүүлээ ингээд дүрс оруулах юм бол за зүгээр энэ цамцыг орууллаа гэж бодоход энэ цамцыг ямар ч үсэн өөр өнгөтэй болгох чинь энэ цамцыг за зүгээр шар өнгөтэй болгох чи. Тэнгүүтээ дэлхий дээрээ дараад одоо яг энэ дэлхий дээрээ дараад 3 цагийн дээр нарах юм бол нааталт нөх юм уу цааталт нөх юм гэдэг сонголт байсан. Одоо дэлхийг нь төлөө цааталт нь гаргачих юм бол цамц нь ингээд нааталт гарч байгаа. Эсвэл цамцан дээрээ дарж агаад энийг нааталт нь гаргачих. Энийг нааталт нь гаргаад цамц нь бол ингээд цаана ингээд автоматар цаана бол гарч байгаа. За энэ дээр бол гоё жишээ бол харагдахгүй нь хэдүүлээ газ өөр дүрсэн дээр хийчи. За зүгээр энэ дөрвөлжин дүрсийг өнгийг нь
Одоо энэ бүхнийг оруулаад энийг ямар ч байсан хэдүүлээ хар болгоод энийг болохоор цэнхэр болгочихъя. Тэнгүүтээ одоо ингэ цэнхэр нь бол бөөнийхээ наадталд автомат орно шүү. Тэнгүүтээ энэ дээрээ дараад наадталд гаргах юм бол ингээд дөрвөлж ингээд наадталд гарч байгаа. Ийм жижиг сажиг ингээд ухах юм бол үйлдэлүүд бол зөндөө байгаа мэлээ. За ингээд текст чт юм байна. За тэгээд ийм янз бүрийн дүрс оруулалт юм байна. Өөр дахиад ийм тустай юм яг ийм текст оруулах юм. Энэ нь болохоор ардталтаас ийм самбартай текст оруулалт юм байна. За тэгээд ийм зураг зуржуулах юм байна. Эсвэл шууд зураг дараад оруулах юм байна. Яг текст сканчлах юм байна. Линк тавьж болох юм байна. Эсвэл өөрийнхөө зургийн сангаас оруулах зураг дарна гэдэг ийм олон үйлдэлтэй ингээ юу ч ингээ хийж болт юм. Би тэг баах юм тестэлж бол баах юм хийсэн. Тэгээд энэ бол надад аюу дэжгүй санагдсан. Яг ямар ч зүйл бүтээж болно. Тэгээд энэ аппликейшн иймэрхүү дефолт аппууд бол нэмэгдэр бол аюу сонирхолтой байдаг. Тэгээд энэ удаа ямар ч байсан iOS 16-ийн хувьд iOS 16 2 дээр одоо энэ free form гэдэг энэ бол аппликейшн болоод ингээ орж ирж байгаа юм байна. За харин iOS 16 2 руу апдейт хийгээгүй боيو одоо 16.0 ч юм уу 16.1 ч юм уу эсвэл 15.7 ч юм уу одоо үйлдлийн системтэй гарч байх юм бол App Store дээрээсээ хайгаад одоо суулгах гэж оролдох юм бол дор хаяж iOS 16 2 үйлдлийн системийг бол дэмжиж энэ аппликейшн сууна гэдэг бол одоо шаардлагыг бол одоо тухайн татгаж байгаа хүнээс бол шаардна гэсэн үг юм аа. За энэ дээр яг шинэ тохиогоор ярих чинь өмнө замарчсан яг 14 Pro барьдаг бол одоо always on display дээр шинэ бол зэс орж ирсэн. Та нар settings руу ороод display руу ороод доошоо доошлоод always on гэдэг рүү орох юм бол ийм шинэ бол ийм хоёр сул сонголттой болсон байна. Энэ нь бол яадаг вэ гэхээр одоо жишээ нь яг одоо wallpaper-ийн дээр зургийг бол үзүүлэх те эсвэл notification үзүүлэх гэдгийг одоо унтрааж саадаг бол болсон юм байна. За одоо жишээ нь зүгээр ингээд одоо хэдүүлээ уцаа ингээд төгсчихийл та. Тэгэх юм бол одоо wallpaper маань харагдахгүй ингээд тэр чигтээ always on display яг өмнөх яг Android утаснуудаар ямар байдаг вэ? Яг тэр нь одоо яг адилхан iPhone дээр бол ийм гардаг болсон байх нь. Энийг одоо 16 2-оос өмнө гаргахын тулд заавал Do not disturb бол асааж ийж одоо энэ бол одоо ингэж бол харагдуулдаг байсан. Одоо тэр нь бол ингээд болоод wallpaper харуулахгүй гэдэг чистэй болсон юм байна. За тэнгүүтээ юу вэ гэхээр за яг өмнө нь 16 1 2 бол 16-ын хооронд үеийн систем чинь байсан бол одоо яг л ингэж бол харагддаг байсан те та нар бол яг мэдж байгаа. За тэгээд одоо ингээд зураг ингээ харагдаад энэ анкерч батарейн яг адилхан одоо химнэлтийн гор мань л арай их ажиллаад дээ штэ. Тэгээ энэ пиксел утгууд нь батарейг арай илүү идэв штэ гэдэг одоо гомдолж байсан. Тэгээ always on display хизээ юм байдаг байсан мэ гэсэн шүүмж явж исэн. За тэгсэн бол одоо ингээд 16 2 руу ингээд апдейт хийсэн бол одоо саяны дээр одоо энэ wallpaper-аа би харуулмааргүй байна гэх юм бол энэ сонголтоо унтраагаад always on display ч н одоо ийм нийлэнхүүтэй харуул болох нэ. Өмнө нь энийг биелсэн заавал одоо ингэж харагдуулдаг болохын тулд 16 2-оос өмнө заавал энэ одоо Do not disturb бол хасааж ижтэй гэж бол харагдуулдаг байсан. Одоо бол тийм зүйл нь байхгүй болсон байх нэ. Та нар settings руу ороод өөрийнхөө iCloud руугаа ороод хамгийн доош нь очих юм бол Advanced Data Protection гэдэг бол нэг хэсэг илүү бол шинэ зэс харагдана. Тэр зэс нь яадаг вэ гэхээр иймэрхүү зүйл харагдана. Би өөрийнхөө энэ гаргасан дээр бол iCloud руу орох болохоор та нар шууд харуулж чадахгүй. Тэгтээ амарчсан Settings iCloud Advanced Data Protection гэх юм бол ийм зүйл гараад ирнэ. Унтраагүй хасах уу гэдэг бол ийм жижиг товчтой яг энэ доох хэсэгтэй. За энэ яадаг вэ гэхээр одоо Apple дараагийнхаа дахиад одоо чиний гар утсан дээрх хувийн мэдээллийг одоо хамгаалах төвшинг дахиж нэг одоо илүү сайжруулж тийм үү? Нэг шинэ одоо юм зүйл оруулж ирж байгаа юм байна. За энэ бол чиний гар утсан дээрх одоо байнга ашиглаж байгаа notes, reminder, зураг, контакт гэдэг бүх холбоотой байнга ашигладаг чиний маш үн цэнтэй мэдээллүүдийг чинь дахиж одоо хамгаалтын төвшинг нь бүр сайжруулад end-to-end encryption буюу те аль талаас нь ч ингээд одоо чиний мэдээллийг задлах боломжгүй маягаар зөвхөн чи л өөрийнхөө гар утсан дээрээсээ одоо удирдах боломжтой шүү гэдгийг одоо дахиж сануулж одоо ийм шин зүйл бол ингээд оруулж ирж байгаа юм байна. Нэг үгээр бол чиний iCloud-н дээр одоо хадгалаастай байдаг чухал мэдээллүүдийг чинь Apple бол шууд одоо хизээж бол одоо чиний хувийн мэдээлэл бол үндийж бол харж чадахгүй. Яагаад гэвэл тэр бол мэдээллийг чиний гар утсан дээр нэг бол одоо key байгаа. Зөвхөн тэр key-ээр л зөвхөн чи бол тэр өөрийнхөө мэдээллийг бол одоо задлж өөрөө л одоо харж болно. Өөр чамаас хинч бол одоо тэгж бол задлж харах боломжгүй одоо байдлаар end-to-end encryption маягаар бол одоо ингээд Apple чиний хувийн мэдээллийг одоо илүү чанд одоо хадгалж бол одоо илүү сайжруулж бол одоо iOS 16 2-ороо л ингэж гаргаж ирж байгаа юм байна. iOS 16 2-ийн хувьд бол өмнө нь бол одоо үйлдлийн системийн апдейтүүд дээр гарч байгаагүй тохиолдож байгаа хүнэл цоошин зүйл бол тохиолдсон. Тэр нь юу вэ гэхээр
одоо жишээ нь 16.2-ийн хувьд гарахаас өмнө нийт 4 шиг бол одоо хөгжүүлэлтийн шатны бол одоо бета хэлбэр нь бол гарсан. За харин тэр дундаа одоо iOS Security Response 16.2a 16.2b гэдэг ийм Security Response гэдэг маш бага хэмжээтэй 3.2 MB-тай нөгөөдг нь сая адилхан байгаа байсан. Нэг 96 MB-тай нэг ийм хоёр бол ийм одоо апдейт бол ингээ гаргасан. Одоо 4 бетаныхаа дундуур бол энэ яриг бол AB-гээр дистарал болж бол гаргасан. За энэ бол цоошин зүйлээс өмнө бол хизээч иймэрхүү маягийн бол апдейт бол гарч байгаагүй. Энэ нь яг юу гэсэн үг вэ гэхээр заавал одоо ямар нэгэн одоо мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой апдейт гаргахын тулд одоо жишээ нь 16.3 дээр одоо хэдүүл 16.2 дээр байна. За ингээд нэг яралтай одоо тийм одоо мэдээллийн аюулгүй байдлын одоо маш хурдтай засагдах одоо юм тохиолдол үүслэ гэж үү. Тэгэх юм бол заавал 16.2.1-ийг гаргах биш тийм үү? Нэг иймэрхүү 16.2a 16.2b гэдэг маш юм одоо хурдтайгаар одоо гаргах юм шин төрлийн одоо юм апдейтыг бол ингээ гаргаж бол ирсэн. За тэгтээ одоо яг энэ гарсан 16.2a 16.2b-ийн хувьд харин юу болсон бэ гэхээр яг доторх кодыг ингээ задлаад харангуут ямар ч тийм үйлдвэрлэлийн систем дээр нэмэгдсэн тийм одоо сайжруулалтын тийм код байхгүй. Ерөнхийдөө яг хов хоосон яг адилхан маягаар бол ингээ гаргасан. Энэ нь юу гэхээр зүгээр Apple-ийн зүгээс тестлсэн байгаа бидрийг яг иймэрхүү яг юм гялс юм жижигхэн юм апдейт гаргах юм бол хүмүүс яаж одоо тий хандах нь гэдэг маягаар тестлж яг одоо дотор нь бол ямар ч агуулга байхгүй хов хоосон зүгээр л одоо тестлэх маягаар хүмүүс хэр хандах нь гэдгийг мэдхийн тулд 16.2 16.2b2-ыг бол гаргасан. За харин энэ апдейтыг бол одоо нэг одоо даруйд ийм Apple-аас ийм одоо засалт орж ирэх юм бол та нар энийг хүлээж авахын тулд одоо settings гэж ороод general гэж ороод software update руугаа ороод дахиж automatic update руугаа орчоод хамгийн доотлын security response system files гэдгээ бол асаах хэрэгтэй гэсэн үг. Энийг хэрвээ асаачих юм бол одоо энэ 16 одоо ийм security response ийм rapid ийм хурдтайгаар ирсэн ийм апдейтыг одоо шууд автоматар бол одоо утас чинь бол суулгана гэсэн үг. Энэ доотлын сонголт нь бол заавал асаалттай байх хэрэгтэй. Тэгэд энэ тонор доор нь тайлбар харж явах тий. This rapid security response boards гэдэг одоо бүх хэрэглэгч нарт хэрэгтэй мэдээллийн байдлыг маш одоо хурдтайгаар маш яаралтайгаар суулгах хэрэгтэй юм өөрчлөлт орсон байгаа шүү гэдэг тайлбартаагаар бол ингэж орж ирнэ гэсэн үг. Харин тест магаарын 16.2-ийн бетаны дундуур бол эдгээр бол ямар ч агуулга бол мэдж ирэх байгаагүй. Гэхдээ ямар ч үс юм цоошин төрлийн юм апдейт бол одожор бол цаашдаа бол гардаг болно гэсэн үг. 16.2.1-ийн хувьд одоо цаашдаа гарах нь уу? Эсвэл 16.3-аас одоо иймэрхүү тохиолдол гарах нь ямар ч хэлж мэдэхгүй байна. Ямар ч чинь цаашдаа иймэрхүү одоо апдейтууд бол одоо гарч эхэлдэг болох нь байна шүү. Дараагийн өөрчлөлт нь болохоор Apple Music дээр бол орж ирсэн. Apple Music ашиглаж байгаа хүмүүсийн хувьд бол одоо тухайн дууных нь үг нь гарч ирээд одоо дагаж дуулах маягийн шинэ одоо гардаг зүйл гарсан гэсэн үг. Тэр нь одоо жишээ нь зүгээр хальт харуулах юм бол одоо яг гар утсан дээрээ байлаа гэж бодоход одоо яг дууных нь үгнийг зэрэг гараад тэгээд яг чи бол одоо ингэ давхар дууныхаа үгийг дагаад бол одоо ингэ дуулж болох нэ. Ийм шин зүйл бол нэмэгдсэн байна. Ингэж бол өмнө нь бол одоо ашиглаж болдгоо байсан. Ямар ч үсэндээ ийм шин зүйл бол нэмэгдсэн байна. iOS 16.1 дээр AirDrop-ны одоо сонголт 10 минутаар хязгаарлагддаг болсон байна. Хятадын хувьд гэж бол ярьж исэн. За тэгсэн чинь iOS 16.2 дээр бүх гар утас бол одоо тийм болцсон. Яасан бэ гэхээр одоо та нар settings руу ороод general руу ороод AirDrop-ныхаа хэсэг рүү ингээ орох юм бол бүхэнд 10 минутаар л гэдэг одоо сонголт нь яг адилхан одоо дэлхийд аяавал адилхан болдог боллоо. За яг уг нь бол зөвхөн хятадтай үлдэн байх гэж бол хүмүүс бол бодож ирсэн баг. Тэгсэн чинь үгүй байлаа. Одоо AirDrop-а асаах болгонд 10 минутын хязгаарт бол ингээ болдог боллоо. Бүх хүмүүс яг адилхан одоо сонголт нь юм бол гадаг болсон байна. Everyone дээр тавиад 10 минут өнгөрсний дараа энэ автоматар бол контакт руугаа шилжиж одоо байршлаа гэсэн үг. Siri дээр бол гоё өөрчлөлт бол гарсан. Siri дээр өөрчлөлт гарах бүрт бол надад гоё санагддаг. Siri рүүгээ ороод та нар одоо Siri response руу орох юм бол хамгийн дээдлэлтний шинэ зэсэл бол орж ирсэн. Яг ер нь бол ямар ч үед бол одоо Siri дуурахгүйгээр зөвхөн одоо текст маягаар хариулна гэсэн үг. Одоо машин барьж исэн ч одоо чихвчтэй явж исэн ч бол Siri ямагт бол одоо ингэж чимээгүй хариулна гэсэн үг. За өмнө нь бол зөвхөн Siri-г бол чимээгүй байлгахын тулд заавал дууга хааж бол ярьдаг байсан. Одоо дууга хаасан бол одоо чинь Hi, what's the weather in New York гэж асуухад бол ингээд Siri ямар ч ингээд дуурахгүйгээр бол ингэж одоо хаацсан багт бол ерөөсөө өөдөөс бол дуурдаг байсан. За одоо бол ингээд нээлттэй байсан ч бүх дуу
ингээд одоо нээлттэйсэн ч tell me a joke. Тэгээд ямар ч нөхцөлд одоо дээдлийн сонголтыг хийх юм бол Siri бол ямагт бол одоо ингээд бол одоо чимээгүй маягаар бол хариулт өгнө гэсэн үг юм аа. Хамгийн чухал дурдах хэвээр бас нэг зүйл нь яг юу вэ гэхээр emergency SOS via satellite гэдээ бас нэг зүйл одоо сая өнгөрсөн намар 14 бол 14 Pro-гийн загварууд дээр эхний 1-2 жилдээ үнэл үнэгүй ашиглаж байгаа. Энэ бол одоо үйлдвэрлэлийн системээр одоо шинэ жилийн үеэр бол гарна гэж бол одоо мэдээлэл явьжсэн. За тэр нь бол одоо ингээ ямар ч байсан iOS 16 2 үйлдвэрлэлийн систем дээрээс бол ингээ орж бол эхэлж байгаа. За энэ нь яаж байгаа вэ гэхээр за ямар ч байсан энэ одоо фичер бол цоо шинээр бол 16.0 дээр бол бэлэн болоогүй байсан. За 16.2 дээр бол орж ирж байгаа юм байна. За тэгвэл 16.2 дээр орж ирэхдээ бүх болсон одоо тий бүх дэмжигдэх боломжтой улс орн одоо улс бүр дээр бол зэрэг бол гарч байгаа гэсэн үг биш. Мерсер бол ингээ нэмэгдээд явж байгаа. Ямар ч байсан одоо л одоо ингээд 16.2-оос эхлээд одоо ингээд улс ямар улсад одоо нэмэгдэх боломжтой тэр улс орнууд дээр одоо ингээд одоо баг багаар одоо ингээд нэмэгдээл явна гэсэн үг юм аа. Ямар ч байсан одоо яг энэ одоо SOS via satellite гэдэг зүйл дээр холбоотойгоор одоо өөрийнх нь амь нас нь аврагдсан тохиолдлууд хүртэл ингээд одоо Mercer бол ганц хоёроор бол гарч бол эхэлсэн байгаа. Өмнө нь бол би хэлжсэн iOS 16-ны апдейтэн дээр third party application-ууд одоо яг lock screen дээр live одоо activity-г бол харж болдог болж байгаа мэнэ гэж хэлжсэн. За 16.2-ийн хувьд яаж аваа гэхээр TV application-аар ямар нэгэн спортын одоо зүйл үзэж байгаа бол TV application-тэй холбоотой тэр зүйл чинь lock screen дээр live activity гэгээр бол гарч байгаа мэнэ. Lock screen дээр их хоёр төрлийн шинэ widget бол нэмж болдог болсон юм байна. Ямар ч гэсэн та нар яг удаанаараа customize дараад одоо add widgets гэх юм бол ямар ч байсан шинээр одоо бясалгадаг одоо зүйл бол нэмэгдсэн байна тийм үү. Хэрэв бясалгалын зүйл хийдэг бол тэрний холбогдолтой widget бол нэмж болдог болсон байх нэ. За тэрнээс гадна за энэ дээр нэмлээ гэж бодоход хоёр дахь өөр ямар зүйл нэмж болдог гэсэн бэ гэхээр одоо та нар яг унтаад хэдэн цаг унтдаг талаарх юм шинэ одоо widget-ийг бол нэмж болдог болсон байна. Тэрийг шууд одоо ингээд lock screen дээрээ хэрвээ яг одоо тэрийг хасаагаад хэдэн цаг унтсан талаарх мэдээлэл байнга одоо сэрүүлгээ байнга нэг хэдэн цаг унтдаг мэдээлэл унтраач тгүүл бол ямар ч байсан одоо тэр зүйл чинь шууд одоо lock screen дээр бол одоо ингээд харагддаг болсон байх нэ. За өмнө нь бол би хэлжсэн home application бас ингээд яг бусад одоо өөр одоо платформуд дээрх одоо төхөөрөмжүүдтэйг адилхан синхрон ажиллахын тулд Matter гэдэг одоо шинэ стандарт бол орж ирж байгаа манай гэж ярьж байсан. За тэрнтэй холбогдуулаад iOS 16.2 дээр тэр стандартн дээр нэмэгдээд одоо хоорондын ажиллагааг илүү сайжруулах талаар одоо үйлдвэрлэлийн системийн шинжилэлт бол орж ирж байгаа юм байна. Тэгэхээр одоо цаг хугацаа өнгөрөхөөр одоо бүр л одоо өөрч одоо платформуудын төхөөрөмжүүдтэй сайн одоо хамт ажилладаг байсан бол одоо ингээд апдейт болгон дээрээ дахиад одоо тэр хамтын ажиллагааных нь үйл ажиллагаа одоо үйлдвэрлэлийн систем талаасаа илүү бол сайжруулалтаар ингээд орж эхэлж байгаа юм байна. Мэдээж хэрэг iOS 16 дээр message application-ыг маш их шинэ зүйлсийг бол одоо агуулж бол орж ирсэн шүү дээ 16.0 апдейтэн дээр. За 16.2 апдейтэн дээр яасан бэ гэхээр одоо ямар ч шинтэй хамаагүй юу ч утсан бай. Одоо яг тэдгэр зүйлсээс хайхын тулд одоо зурагч бай текст юу ч хамаагүй одоо чинь би одоо амьтан хайх юм шүү дээ амьтантай холбогдолтой зүйл хэрвээ мессеж донд байх юм бол одоо илүү хурдан одоо хайж гаргаж ирэх одоо хайлтын систем нь өмнөхөөсөө бол арай сайжирсан гэдэг маягаар бол 16.2 дээр message application-ыг бол сайжирсан байх нэ. Миний хувьд бол хайх бол мэжрэг юу ч гарч ирэхгүй байгаа тэгэхээр нууцсан дээр юу ч байхгүй. Ямар ч байсан одоо хайлтныхын хувьд message доторх нь бол хамаагүй өмнөхөөсөө бол одоо сайн болсон юм байна. iOS 16.2-ыг апдейт хийснээрээ энэтхэгт 5G сүлжээ бол одоо ашиглаж болж бол эхэлж байгаа юм байна. Зөвхөн одоо цөөн хэдэн одоо өөрийн телефоны компаниудаар бол эхэлж байгаа юм байна. За тэгээд энэ бол цааш таавал илүү өргөн дэлгэр бол одоо илүү тэлээд явах хаа. iPhone 13 Pro бол 14 Pro-гийн үед юу гэхээр одоо Max загварууд нь ч гэсэн орно. Одоо ProMotion буюу 120 Hz дисплейний асуудал бол ингээд одоо аппликейшнээс гарах, орох, шилжих одоо зүйлүүд дээр бол яг 120 Hz-ийнх нь бол утга нь бол яг тухай бүртээ яг 120 руугаа хүрэхгүй байна гэсэн одоо репортны дагуу энийг бол одоо залруулж бол зассан юм байна. Үйлдвэрлэлийн системийн апдейт болгон дээр benchmark scoring нь бол яриад явж байгаа. За 16.2-ийн хувьд юу болсон бэ гэхээр яг single core score-ийн хувьд 1887, multi core score-ийн хувьд 5413 гэж оноо авсан. Энэ бол өмнөх 16.1.2 болон 16.1.1-тэй харьцуулахад бол өндөр оноо авсан. Яг дунджаар нийт 3 удаа явуулаад батарей өндөр үед бас явуулж байгаа шүү дээ. Тийм үед бас өмнөх хоёроос бол хамаагүй одоо баг зэргийн өндөр бол оноо авсан. За харин одоо яг compute-ийн хувьд яасан бэ гэхээр бол хамаагүй баг бол оноо авсан. Ойролцоогоор бол ингээд 500 гаруй бол оноо бол баг байна. За өмнөх 16.1.1 бол 16.1.2-тай харьцуулахад бол аль нангаас нь бол компьютер тарин баг оноо олж авч таарсан. Хөгжүүлэлтний шатны яг үйлдвэрлэлийн системийн хувьд iOS 16.3 бета 1 нь бол гарсан явж байгаа. За тэрний дараагаар ганц 2 хоногийн дараах нь бас public beta 1 нь болоод гарсан.
За миний бичлэг болгон дээр нэг хүсэлт маягийн зүйлэл та нараас асуудаг. Комент сэхтэр хэрвээ та нар iOS 16 2-ыг апдейт хийсэн бол та нар ямар гар утсан дээр чинь хурд болон батарейны хувьд одоо хэр байна вэ гэдгийг бол бусдтайгаа ингээ хуваалцаж байгаарай. iOS 16 2-ыг апдейт хийх нь зөв юм буруу юу гэж асууж байгаа. За миний саяны ярьсанчлан бүх өөрчлөлтүүдийг мэдрэхийг хүсэж ивэл iOS 16 2-ыг бол апдейт бол хийх хэрэгтэй. Харин батарейны хувьд ярих юм бол iPhone 8, iPhone 10, за тэгээд 12 бол 13-ын загварууд бол энэ хувилбарлал апдейт хийхэд бол хэрэггүй. За бусад дурддаггүй iPhone-ууд дээр бол гайгүй гэсэн үг. За энэ дээр бас нэмж өөр юм хэлэхэд iPhone 8 болон iPhone 10 бол ягаад ч ямар ч iOS 16-ын хувилбарлал апдейт хийх нь бол буруу байгаа. Батарейны хувьд харин хэдийнэ iOS 16-ыг апдейт хийсэн, ялангуяа iOS 16.1.1, iOS 16.1.2-ыг одоо апдейт хийсэн iPhone 8 болон iPhone 10-ууд байвал iOS 16 2 руу апдейт хийхэд бол харин айлтгүй юм байна. Харин iOS 15 дээр үлдсэн байгаа iPhone 8 болон iPhone 10-ууд байх юм бол iOS 16 2 руу апдейт хийхэд бол хэрэггүй. iOS 16 руу ерөнхийдөө 15-аас шууд апдейт хийхэд бол харах нь одоо ч хүртэл одоо зөв болоог байна гэсэн үг юм аа. Тэгээд бас яг ингээ гайхчихж магадгүй. Ер нь ингээ хизээ ингээд iOS 16-ын хувилбарлал батарейны хувьд айлтгүй дийлэнх iPhone ингээд апдейт хийхэд айлтгүй болох юм бэ гэж одоо бодож магадгүй. Ойролцоогоор бол одоо 23 оны хавар буюу одоо тэр хавьд гарах iOS 16 4, iOS 16 5 тэр хавцаа бол одоо ерөнхийдөө батарейны хувьд бол дийлэнхтэй бол гайг болно гэж бол би бол одоо тооцож байгаа. Тэгэхээр тэр болтлог одоо төвчээртэй хүлээх хүмүүс одоо байд юм уугүй мэдгүй. Тэгээ ямар ч байсан яг iOS 16-ын бүрэн төгс хувилбар ойролцоогоор хизээ гарах юм бэ гэх юм бол батарейны хувьд iOS 16 4-өөс 5-ийн үед бол гарна гэж санаарал ойлгож болно. Тэр болтол одоо наадлынх нь одоо iOS 16 3 одоо хөгжүүлэлтийн шатны үйлдвэрлэлийн систем дээр явж гин. Тэр нь одоо олонний цэцэд хувилбар нь ойролцоогоор нэг сар 7 хоногийн дараа цацагдлаа гэж бодоход бас дахиад яг iOS 16 3-ийн үед одоо батарей нь хэрэг нэгдэг бол бас яриад явнаа.